Дэлхийн монголчуудын Эмдэл радио 88.3 урлагийн дээр сугаад харуулan сонсож буй эрхэм танд шинэхэн 7 хоногийн эхний өдрийн мэндийг хүргэе. 7 өнөө бүрийн даваагаас баасан гарагийн яг цаг мөчид радиогийн 3 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн гайхалтай гоё яриатаагаар та сарын нэвтрүүлэг маань эрхэм сонсогч танд шууд хүрдэг. Яг Улаанбаатар хотод 11 цаг 10 минут болсон. Өнөөдөр 2025 оны 3 дугаар сарын 10-ны даваа гарагийн та сарын нэвтрүүлэг эхэлж байна. Студид хөтлөгч гэрлээ, найруулагчаар Ган болдын ангараг нар айлж байна. За нэвтрүүлгийн хамтраалагчаар Япон чанарыг Такатагаас хурд хөж шатхуун зарцуулалтын төгс шийдэл NGK сэвчээ. За мөн аригтаа хадгалаад 100 сая эзэн болоорой. Хадгаламжийн урамшуул таянараа Ариг банк хамтран ажиллаж байна. Баярлалаа. За өнөөдөр бид бүхний хамтдаа ярилцах сэдэв маань Мартаар сайхан л бэлэг авлаа гэдэг сэдвээр ярилцсанаа. Тэгээд та манай шууд эфирийн утсаар холбогдож орж ирээд ер нь бол цагаан сар дуусаад одоо өргөжлүүлээд эмэгтэйчүүдийн баяр тэмдэглээд дууслаа шүү дээ. За тэгээд эмэгтэйчүүдийн баяраар авсан бэлгийнхаа тухай өнөөдөр ярих нь байна. Та эмэгтэйчүүдийн баяраар ямар бэлэг хин хинээс авсан юм? За онцгой гоё бэлэг байсан уу? Та ханаасаа ер нь ийм тийм бэлэг авна гэж захиалдгүй эсвэл шууд л мөнгөө өг гэд авчдгүй ч гэдэм үү те. За тэгээд эрчүүд маань холбогдож орж ирээд ихнэрээ бас яаж баярлуулсан юм? Энэ талаараа ярилцах нь байна. За миний хувьд бол 7-ны өдөр гоё стейк идсэн, вайн уусан. За тэгээд манай ажлын залуучууд бэлэг өгсөн. За тэгээд сонсогч бас бус хүмүүсээс бэлэг ирсэн. За 8-даа болохоор найз нөхдөдтэйгээ хамт сайхан агаар салхинд гараад тэгээд дуртай хоолоо идээд тэ гоё ялаа. Тэгээд дуутай, хууртай, хүчмтэй, нарийнгатай, цалгаатай сайхан л өнгөрлөө. За тэгээд нэг харамсалтай юм ди баасан гарагтаас өсгөөчүүдээ тааруулж уугаарай. Яг өнгөрсөн жилийн үдээд би гэмтлийн эмнэлэгт хэвтэж байгаад ингээд яг 7-ны орой маш олон цогтуу галзуу тэ нүцгэн шалтай эмэгтэйчүүд явсан шүү, иржсэн шүү, гэмтэлээр иржсэн шүү гэдгсэн чинь бас харамсалтай нь одоо эрүүлжүүлэхийн хүчин чадал 200-аас 300 гэхэд энэ мартын өдрүүдээр 789 эмэгтэй одоо эрүүлжүүлэгдсэн байлаа шүү дээ. Тэгэхээр жоохон харамсалтай тоо баримт сонсогдсон. За ингээд шууд эфирийн утсыг нэ. Манай шууд эфирийн утас 77 77 38 83 хэрэгтэй гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30. За утсаар ярих дүрм соёлоо бас нэг сануулчих юм. Хэрэг та яг одоо замын хөдөлгөөнд оролцож явбал өөрийнхөө болон бусдын аюулгүй байдлын төлөө одоо хөдөлгөөнөө төр зөксөөгөө утсаар яриарай. За мөн машиныхаа блютутэд утсаа холбосон чихвчээр ярьж байгаа. За мөн одоо спикер дээр тавьж ярьж байгаа тохиолдолд таны яриад царигж эсвэл бүдэгхэн сонсогддог учраас эдгээр төхөөрөмжүүдээс салгаад за радиогоо унтраагаад шууд утсаар яриарай. За эхний сонсогч 99.8 дугаартай сонирхтой холбогдлоо 99.8. Эмдэл радио? Бэнэ. Оо бэн за сайн байна уу? Сайн баярлсан уу? Сайхан баярлсан, сайхан уу? Сайхан мартсан уу? Оо сайхан мартлаа. За яаж баярлуу? Ямар бэлэг авав? За би одоо ингэж ер нь ах олон жил ингээд нөхрөөсөө ингээд бэлэг хүлээгээл ингээд нэрвтэй даахаа ерөөсөө болцсон. Нөгөө Монгол эрчүүч нэг ингээд нэг ийм хээгүй хэнэггүй ч гэдэг юм уу жоохон тийм дүү штэ. Тэгээд би бас тийм нэг залуу хүн бас биш. Одоо 50 гарсан. Тэгээд бидний үеийн хүн бол бүр нэг тийм романтиклал эднэр бол ер нь их багтай. За. Тэгээд сүүлдээ бол би өөрөө аргаа олсон нөхртөө тэгж зовж ахаар би авах юм авчи чи мөнгөний өгчих гэдэг ч юм уу нэг шалгахад иймэрхүүгээр хардаг. Заримдаа бүр бэлэгчгүй ингээд өнгөрөөчдөг. Тэгээд сая энэ мартын 7-нд ингээд нөгөө галеригаар ороод ингээд ноолор молор нэг жоох авчихсан. Гинт нүдэнд нэг болтой харагдаад. Тэгээд резюмерийг орж аваад маргааш нь шууд одоо говийн төв дээр очингуудаа нөхртөө зургийг өөрөө өмссөн зургаа нөхртөө явуулаад. Тэгэнгүүтээ энийг авч өг. Шууд нээч. Тэгсэн чинь аав тэгэл мөнгөний авсан. Гоё болтой хэдтэй сая 600 тэрнээс дээш болцсон байна уу хэдтэй? Ер нь бол маш үнэтэй болсон байлээ. 2 сая гарын авсан. Гарын авсан байна уу? Ер нь гарын авсан байлээ. Тийм нөгөө нэг жоохон офис загварууд байдаг шүү дээ. Бюджетний юутай загварууд. Тэгээ би яг өөрөө нэг тийм чөлөөт стилийн юм дуртай учраас миний тэр сонгосон загвар бол нэг 500 эдтэй байсан. За тэгтээ амар гоё бэлэг авсан байна шүү дээ. Тэгээд одоо авсан гэхүү тэгээд авсан л гэсэн үг шүү дээ мөнгөний авсан тийм шүү дээ. Энийг авч өггээл ингээд зураг аваад мессеж хичээл явуулсан. Тэгээд надад бол ер нь хүн нөгөө би бинийгаа мэдээд одоо заавал тэр хүнээс юм хүлээж яснаас ингэж боно гэж бодсон бол их хялбар аргаар асуудлаа шийдээд өөрөө нэрвдэхгүй өөрөө жаргаад амьдрч бас болдог санагддаг. Тэгээд залуучуудаас гэсэн бас
зарим хүмүүст бас тэгж хэлмээр санагддаг шүү дээ тий. За залуучуудаа гээд яриад ирэхээр л хөвшөрцөн байдیں۔ Гэсэн шүү хөө найзаа. За. Тэгвэл бас бүгмэр гэж хэлээд гэж байна. Тий яг үнэ. За. Одоо ингээд нэг хэсэг нь ингээд нөхөр маань тийм бэлэг өгсөн гэж ингээд ярихаар нэг хэсэг нь үндэ аваагүй л гэдэг байхгүй яг тийм ээ. Тэрэнд ингээд гонч готраад нөгөө нөхөртөөгөө хэрэлмээр санагдаад муудалчмаар санагдаад яахын өөрийгөө жаргаж сурах хэрэгтэй л гэж би боддоо шүү дээ тийм. Яг үнэ. За. Ийм болсон. Окей, за холбогдсонд баярлаа. За баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За гоё ноолрон болтойгоор гангараад авчээ гэж. Манай шууд фериотаас 77 3883 хэрвээ гадаадаас олгох хөсвөл 77 88 30. Нэрээ нэрээ юу байсан юм бэ штэ. Манай найз Наматик брендийн юм гоё альчуур бэлгэлсэн юм биш нэрээ. За дараагийн сонсогч 9928-тай дугаартай сонсогчтой холбогдлоо. 9928. Эмжил радио. Сайхан байна. Сайн байна уу? Сайхан баярлаа. За та сони нэвтрүүл холбоодлоо таныг сонсож байна. За тийм байна. Бишнэртэй их зөвөрмөсөлөх. За ямар бэлэг? Өөрөө хэлэхээр нь тэрэн дэмжиж авч гисэн. Гэр авч өглөө. Юу нэ? Гэр одоо нэг ийм хүндийн өргөлтийн үү? За. Тийм дасгал одоо хийн гэдэг. Тэрэн дэмжиж. Тэгээ тэр нь ямар хэд орчим төгрөгийн үнэтэй ах уу? За. Тэгэд одоо дасгалаа яг хийгээрээ гэж сайн хэлээрээ. Бид нар ч одоо баахан төгөөрөмж тоног төгөөрөмж ахуулчаа тэгээ хийсэн юм байхгүй. Тэгэд гүйлтийн зам ам чин сүулдээ бөөр сайхан хувцаатаагч болсон явж идэг шүү. Тэр мэт хайрлаа. За. Манай ихнэр яг өөрөөсөө кроссфит явж байгаа тэрийг болоод. Одоо гэрээ тасаад хийж үзсэн гэл. Зөө. За мундаг их нэртэй юм байна. За холбогдсон баярлалаа. Тийм байна. Баярлалаа. За. За манай шууд фериотаас 77 3883 хэрвээ гадаадаас холбогдох хөсвөл 77 88 30 өндөр бүтгэн хамтдаа Мартаар сайхан л бэлэг авлаа гэдэг сэдвээр ярилцж байна. За дараагийн сонсогч 88 17 дугаартай сонсогчтой холбогдлоо. 88 17. Эмжил радио. Өдрийн минь сайн байна уу? Та сайн нэвтрүүл холбогдлоо. За таныг сонсож байна. Баярлалаа. Энэ Мартин намаар миний төрсөн өдрөөс болдгийг. Вау, ямар гоё юм. За. Тэгээд би өмнө нэг нөхрөөсөө нэг айхтар бэлэг нишдэхгүй байж байгаа. Уг нь залуухан асуудал та. Яг угаасаа хамаг цайлан дээлүүд нь явчихдаг. Манай нөхөр айхтар мөнгө хураад төрлийн хүн биш мэддэг болохоор би нэг бэлэг өнөдрөөс ихгүй байж байгаа. Энэ жил бүр нэхэж үзлээ. За. Хүмүүс ямар гоё ястаа нэрэ 2 бэлэг авдаг байхтаа гэлдэг. Манай нөхөр нэг айхтар тэгж бэлэг гинэзрээ гэдэг болохоор энэ жил бүр нэхэд над би төрсөн өдрийн бэлгээ аавь шүү. Би Мартин бэлгээ аавь шүү гэсэн чинь. Юу ах уу гэдэг нь хөөх юм цалин буугааг байгаа гэж. Тэгээд за чи өөрөө мөнгөөр авчихаа тэгээд би цалингаа буухаар өгье гэд. Тэгээ би нэг төрсөн өдрийн бэлэг гэнэ гоо сайхны ком өөрөө мөнгөөр авчихад одоо 26 цалин буухаар наавна. Ямар хөөх юм бэ за. Мартин 8-ны бэлэг гээд би одоо нэг ус уналтын ком бас харсан байгаа. Тэрийгээ бас өөрөө авчихад цалингаас наавна да. За. Өөрөө ихлээр дурдчилж авчаад дараа төлөлтөөр нөхрөөс мөнгө авах юм. Хөөх юм аа. За. Залуу гэр бүлүүд хөөхөн байна. Амьдралд наад жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөө. Холбогдсон баярлалаа. За, стор юм аа те би урдчилж өөрөө мөнгөөр авангуудаа дараа нөхрөөсөө цалингийн буухаар хүлээж байгааг нэ хөөх юм яасан. За манай шууд фериотаас 77 3883 хэрэг та гадаадаас холбогдох хүсвэл 77 88 30 өнөөдөр бид бүхэн хамтдаа Мартаар сайхан бэлэг авлаа гэдэг сэдвээр ярилцж байна. За дараагийн сонсогч 88 42 дугаартай сонсогчтой холбоотлоо 88 42. Эмжил радио. Байна уу? За сайн байна уу? Та сайн нэвтрүүлэлт холбогдлоо. Таныг сонсож байна. Сайн байна уу. За би энэ жилийн Мартаар их нэртэй анх удаа бэлэг барьж үзлээ. За. Тэгээд өмнө нь болонгоос нөгөө нэг хайхтар санаанд ордгоо
Ана чи найзуудтайгаа гараад мөнгө төгрөгөө энэ мөнгө төгрөг би дансан чи гээл нэг тоодгүй байлаа. Ач холбогдол. Энэ жил нэг өөрөө байгаа дэргээд охинтойгоо нийлж байгаад нэг айхтар үнэтэй бишээ. Ажил бас амжихгүй охиноо миний охин гараад нэг ээжтэй өгөх юм харцгаараа тэгээд нэг цэцэг мэтгэхтэй байсан чи эмхтэй улсуучаас өмнө зүгээр л за ханаа ажилтай юм чи яах вэ зүгээр гэдэг гэсэн. Тэгээ охинтойгоо оруулаад анх удаа өгсөн чи эмхтэй улсууч цаагаараа их хүлээж бас гойрдож интервью юм шиг байна. Тэгээ та одоо амьдралдаа анх удаа их нэртэй Мартаар цэцэг өгсөн юм уу? Цэцэг тэгээд ойр зүрийн жоохон бэлэг мэлхтэй өгөхгүй. За. Өмнө болонгууд нөгөө тэгээд найзуудтайгаа гарна гэхлээр за. Өмнө болонгууд найзуудтайгаа гарна гэхлээр нөгөө мөнгө төгрөг өгөөл тэгээд нэг хийчихдэгээс өгөхгүй дансанд би гараад чи өөрөө юм аваарай. Тэгээд бас яг ингээд амьдрал дээр өөрөө өгөөд ингээд тийм гот хүмүүс чи манай ихнэр өөр ихгүй. Тэгнэ. За. Бас альва юмд бас хайн гана за энэ хүн өөрөө мэдхэлгүүдээ мөнгө гээд бас болдгүй юм шиг санагдлаа. За тэгвэл их сургамжтай март өнгөрсөн байна. Тийм. Анх удаа холбогдлоо баярлалаа. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. Эмэгтэйчүүд бид нар ч ястай айггүй тийм жижигхэн юмд баярлаж, жижигхэн юмд гомддог ийм л хүмүүс штэ хөөрхөн. За Монголд бол 3 бүсгүй баярлуулсан гэсэн байна. Зэндмэн МТ манай нөхөр бас тэгсэрч цалингаа буухаар үгүй гэсэн гинэ. За дараагийн сонсогч 99 тэг 4-тэй дугаартай сонсогчтой холбогдлоо. 99 тэг 4. Амжил радио. Бано. Сайн байна уу? Та сайн нэвтрүүлэлт холбогдлоо. За таныг сонсож байна. За баярлалаа. Өнгөрсөн ч гэсэн баярын мэнд хүргэе. Баярлалаа. За. Сая цаар шин гээд тэгээд өрсөдөр март гээд 3 баяр дайралцаа давхцаад. Тэгээд нөхрөөсөө бас санаанд дарамгай хөөхөн гинтийн бэлэг авсан. За ямар бэлэг ав? Би ерөөсө гэртээ тийм нэг цэцэг ихт ургуулдаг тарьдаг. Тийм тэгсэндээ 2-3 төрлийн тийм ургамлын цэцэг авч өгөөд. За. Тэгээд нэг Ингрийн нэг хөөрхөн зүйлттэй өнөртэй бастай гэд. Иймэрхүү юм аглаа. Өөрөө санаачлагаараа аваад өгөө танаа хүн. Санаачлагаараа аваад. Өмнө нь ер нь таныг яаж баярлуулдаг гэсэн Мартаар? Битэр тэгээ яг нэг төрсөн өдрөөр голцоо ярьдаг болохоор Мартыг нэг тэг өнгөрөөдөг байсан. Зөв. За. Энэ жилийн бэлэг бол өстой кул, өстой гоё бэлэг байна шүү дээ, тий? Үнэхээр таалагд. Тийм байна. За. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За. За энэ жил гоё бэлэг авчээ. За Монголд л өгсөн байна. 3 бүсгүй гэхээр та нар муугаар л бодож байгаа ах тий. Ээж, ихч, найз бүсгүүштэй гинэ. За. Манай шууд Фериотоос 77 38 83 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30. Өнөөдөр бид бүхэн хамтдаа Мартаар сайхан л бэлэг авлаа гэдэг сэдвээр ярилцж байна. Дараагийн сонсогч 94 тэг 4-тэй дугаартай сонирхолтой холбогдлоо. 94 тэг 4. Хэмжэл радио. Өдрийн сайн байна уу? Та сайн нэвтрүүлэлт холбогдлоо. За таныг сонсож байна. Нөхрөөсөө нэг л удаа Мартаар бэлэг авч ирсэн юм байна. За. Тэгээд одоо 2008 онд тийм Мартаар манай нөхөр надад нэг анх танилцаад тэр жил болж хат надад пүрүүс хорь гэдэг машин авч өгч ирсэн. За. Тэгээд одоо тэр пүрүүс хорь тэгээд одоо ингээд явж байгаа юм шиг байна. Их олон жилийн Март хаалаа даа гэж. Их олон жилийн Март хаа. Одоо тэр нөгөө пүрүүс хорь маань хэдэн жилийн өмнө зарагдаад өөр юм болоо. Тэгээд одоо ингээд битүүнээс хаах юм. Тэрөөсөө тэгж хүмүүс чиг чи авч хайрын мөнгө сүгэн үгүй чихгүй. Тэгээд энэ тийм эмхтэй ч тэрхийг хамгаалах өдрөлж гин гээл нэг яриад одоо тэгээд сонсож байгаа бол одоо нэг ихчлээс нэг Март сардаар юм өгөх юм болов гэж бас бодох юм. 2008 онд авч өгсөн пүрүүс хорь чинь одоо бүр замхаад өөр юм болсон шүү гэж. Тэгээд тоглоом шогломоор хэлдэж штэ одоо бүр арай л олон жил бат хаачжээ. Тэгээ одоо нэг ажилтны хүмүүс чинь зүгээр нэг ширхээс харнаа нэг капкейк мэг өгөөл тэгэл нэг Мартин бэлэг нэг тиймэрхүү л байгаад штэ ерөөсөө. За. За таныг сонсон байгаа гэдэгт итгэлтэй.
Харин тийм эргэжил бас бэлгээс авчмаа тийм. Их мөрхийн явах вэ бохойсон ч алдчих шүү. За. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. За Улаанбаатар хотод 11 цаг 25 минут болсон. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Япон чанарыг Такатагаас хурдгүй шатхуун зарцуулалтын төгс шийдэл NJK-СФЧ хамтран ажиллаж байгаа. За Японд үйлдвэрлэгдсэн удаа эдлгээтэй Япон автомашин зориулагдсан NJK-СФЧ-г автомашинда тавьснаар 120 мянган км буюу одоо 6-аас 8 жил явах удаа эдлгээтэй. За тэгээд та автомашинда яг тохирох одоо очлоор буюу сэвчээг тавьснаар шатхуун зарцуултыг 1.3-аас 5 литр хэмнэн. За NJK-СФЧ нь дээд зэргийн нягтршилтай юм керамик шавраар хийгдсэн учраас 500-аас 800 хэмээн одоо өндөр температурт тэсвэртэй ажиллах чадвартай. За автомашины хурд хүч нэмэгдэн, асал түргсэн. За NJK-СФЧ нь дэлхийн зах зээлийн 50%-ийг, Японы зах зээлийн 75%-ийг одоо дангаараа эзэлдэг. За тэгээд оен буюу одоо Япон автомашин үйлдвэрлэхэд л одоо анх үйлдвэрээс хийгддэг тийм үү. Сэвчээний стандартыг яг хангасан Toyota-гийн 3 машин дутмын 2 нь үйлдвэрлэхдээ NJK-СФЧ-г суйрлуулдаг байна. За нэг жилд 1 тэрбум 200 сая ширхгийн очлоор үйлдвэрлэгддэг ийм одоо мундаг сэвчээ ах нэ. За тэгэхээр Таката Япон цолбыг Улаанбаатар хотод 6 салбартаар танд үйлчилж байгаа. Хаан уул, сансар, ардгаар хорооллын ийм артуудад за мөн Тэбэдэ андуудын замын урд Panasonic даягаан байрны нэг давхарт нь Баянбүрдээс Тасган өсөх зам дагуу ЭМ шатхуун түгээх станц дотор байгаа бол нэгдүгээр хорооллын арын зам дагуу отон жилдөө авчруулалтаа залгаа Таката Япон цолбыг бол байрлаж байгаа. За тэгээд бид нар бол яг энэ дээр нь очиж үзсэн учраас мэдээд энэ 2-3 машин шууд оруулаад одоо та машинаа онцлуулаад тэгээ машинда тохирох одоо бүх сэлбэрийг авах боломжтой байгаа. За харин 72 11 гэдэг утсаар нь холбогдоод хүргэлттэй сервистэй байгаа. Шууд л одоо сэвчээ мөвчгээ солиулчих боломжтой гэсэн үг шүү дээ нэмэ. 72 11. За тэгээ та Takata Japan Parts page рүүгээ ороод like follow дараарай. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар Япон чанарыг Takatagаас хурд хүч шатхуун зарцуулалтын төгс шийдэл NJK-СФЧ хамтран аялагч байна. Баярлалаа. За дэр хөш. Борхоо шүү. За хоёр дуудлага зэрэг орж ирсэн. Хойлоо тасарчлаа. Манай шоу Фериотоос 77 3883 утас маань нээлттэй байгаа. Хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 88 30 гэсэн утсаар холбогдоорой. За гэрлэмэ хувьсгалч гэж сонсож бичсэн байна. Ноднон шинэ машин авахулсан болохоор энэ жил өрөвдөөд юм авахгүй гэсээр байгаад авахуулаагүй гэсэн байна. Бас нэг тэр зэргийн хүн чанар байлгүй л яах вэ. За дараагийн сонсогч хоёр дуудлага зэрэг орж ирсэн. Аль нь холбогдох нь харцгаая. За 88 67-т дугаартай сонсогчтой холбогдлоо. Өдрийн дуугнаа за ойрт холбогдсонгүй. Тийм. За сонсож байна. За. Нөө юу манай эхнэрийн төрсөн өдөр 5-нд болтгохгүй 3 сарын 5. За. Тэгээд ер нь жилийн жил тэгэл нэг Валентин 5 гээл 8 гээл ер нь 3 юм ойрхон болчиход идэх байхгүй. Тэгээд сая ч яг Валентинаар нэг яа. Сая 5-нд тэгээд нөгөө нэг цагаан сарч давхцчаад би нөгөө эхнэр нөгөө нэг сая цагаан сарын өмнө нэг нөгөө өрөөсөө эмгээ айцсахгүй. За. Тэгээд ер нь надаас нь жоо эмэг харж байсан л шүү лээ. Тэгээд тэр 5-нд нөгөө нэг юугийн би дараа хоёлаа хоолнд орё гэд. Тэгээд хоолнд орж байгаа нөгөө нэг бага охинтойгоо гуруулаа гарч ирж байгаад бага охинороо нэг шоколад өгүүлээ. Би өөрөө юуг нь уцыг сольж өгсөн байхгүй. За. Тэгээд сая нөгөө нэг 4-нд гадуур явсан ч онгорхоо юм байдгүй нэг арай ээж нэг хотос нэг 16 Pro Max авч гисэн. Тэгээд нөгөө нэг аюу баярлсан тэгээд өөрөө нилээнч тэгээд баярлаад тэгээд за би сая одоо ингээ утас авчиж байгаа чинь 8 юм хэрэггүй шүү гэлээсэн. Тэгэл яах нэг жоохон нэг төдий жоохон нэг арайч хоосон байгаагүй тэгсгээл нэг өнгөрөөсөн тоо. Зөв. Тэгэл нөгөө нэг юу яасан чинь цагаан сарын өмнө манай нөгөө баг банд утсаа айцсан. За. Тэгэл яг ээжийн утас над дээр ирэл миний утас том банд дээр ирэл том бандын утас баг дээр ирэл бүгдээрээ л уцтай болцоо тэгээд. За. Бүгдээрээ л уцаа сайжруулсан. За ээж 16 Pro Max-та болсноор гэр бүлийнхний бүгднгийнх нь утас сайжирсан байхан тийм ээ. Би 13 Pro Max-та болоод тэгээд бүгд. За холбогдсон баярлалаа. За.
За, Алекс Херо бичсэн байна. Өөрчлөлсөн эмэгтэй бүрт 10,000 төгрөг минь түргээд өгсөн. Бас л баярлагдал юм байна лээ гэсэн байна. За, өөрчлөлийн газар ажилладаг юм шиг байна, тийм ээ. За, дараагийн сонсогч 8876 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 8876. Эмжил радио. Сайн байна уу? Та сайн өнөтрөл холбогдлоо. За, таныг сонсож байна. Яа. Энэ жил бол би өөрөө бэлэг авахгүй гэд үнжсэн. За, яагаад сайн дураараа татгалцсан? Тий, сайн дураар татсан. Сайн нэг амар олон баярууд авах гэсэн учраас бас нэг санхүүгээ бодоод. Зөв. За. Тэгээд нодлон нэг бэлэг авсан инээдтэй юм ярих гээд. За. Тэгээд үнээр хүчлээ. Маа нөхөр намд миний уцыг сольж өгөх гээд 3 сарын 4-нд уцын маань сайлж өгөхгүй л бас нэг лизинг мизинг хийх гээл хөрх юмтай өөрөө нэг тиймэрхүү юмтай нэг орооцолдож явдггүй болохоор чаас нөгөө найзаа гуйгаад тэгээд ингээд цуг яваад өгөөчээл гисэн юм шиг байлээ яг нэг тэр үедээ. За. Тэгээд надаа болохоор за харин ярмаг руу явж нэг хачаа ачих боллоо гэд тэгээд аччаал яваад ирнэ гэ. Тэгээд би ажиллаж явж байгаад нэлээд үдээс хойш за яса хаагур явна гэд гисэн чинь ярмагтаа байж ин л гэдэг. За. Тэгээ би бүр гайхаад айл өглөөний юм яхаар чи ингээ ярмагтаал байгаад идэм батмаараа тэгээд ам шүү гэж нөхрийгөө тэгэл гээ би ингээ ярмагт ажиллаж тэгээд за гэж дахиад оройхон болсон чинь манай нэг дөнгөж төрсөн найзынд байна гэж тэгж байна. За. Бэчд бооноор очиж мочдгүй юм уу? Чи санаа чинь гайгүй юу гэл. Тэгээ бас нэг хоёр найзтай маань цуг очсон гэд та нар чи станараа ингээд мангарахаа тэнэг хаа гэсэн нэрээ цуг очлоосэн ямыг төрүүлээд очлоо мачлаа гэж би боор. Тэгэл уурлаад тэр үедээ чи стан наад хоёртойгоо ирсэн нэрээ тэгээд яваарай гэсэн. Энэ нам баста. За. Тэгээд амар уурсан. Нэр бас нөгөө хэлдэг үг мүгээ хийлээд ингээд муухай харааж мараагаар тэгээд оройн гэртээ сууж исэн чинь нэг юм вайны би өөрөө нэг тийм вайнд дуртай биш байхгүй юу. За. Эмэгтэй хожиг нэг вайн уух аягүй дургу. Тэгээд тэгсэн чинь нэг вайны ууттай л маараа уучлаараа гэлээ. Манай нөгөө нэг цуг явтаа хоёр найзтай мань ороод ирж байна. Тэр нь би хизээхтэй чи намайг юу н вайн ууж байгааг харсан чи юм игээ заяа. Яана ингээ бодгоор жоохон хүлээцтэй баймаар байгаа зү манай эмэгтэйчүүд. За. Зүгээр авцгаа миний найз гэж нөгөө цог хоёр явсан. Тэгээ вайн уух харсан биш марсан биш гэж шидээд дэсэн зүрх юмтай тэр уутандаа нөгөө уцаа хийцэн. Нэг бод ястаа нөгөө бамтан гэдэг нь утсан. Тэгээ 3 сарын 8-нд амар гоё сүрпризтэй өгөх байсан юмыг нь ууралж агаад 4-нд авсан байт юм аа. За. Тэгээд тэр бөө юм болж авсан утас нь ямар утас вэ? Яг отохойд нөө Samsung. Зөв. Нотлын тэл яг шинээр гарсан сүүлийн загвар байсан л та. Зөв. За, дараа тэгж аваад нэг юу ягарах вэ? Ямар нэгэн заавал баяр ёслол гэхгүйгээр зүгээр нөхөртөөгөө хамт та хоёр нэг гоё стейк хауст ороод стейк хийдээд идэнгээ тэгээд улаан вайн яг ингээ гоё жимсээрээ нэг юм ориг гоё үнэтэй улаан вайн аваад тэгээд тэрийг стейктэйгээ ингээд улаан вайнаа нэг гоё амтлаад уугаад үзээрэй за. Тэгэхээр таалагдана. За зүгээрсэн баярлалаа. За. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. Баярлалаа. Ястаа нэг бөөн паянтай Мартин бэлэг болсон байна. За. За манай шууд фириотаас 77 38 83 хэрэгтэй гадаадаас холбоотой хөсөөл 77 88 30 гэсэн утсаар холбогдорой. Өнөөдөр бид бүхэн хамтдаа Мартаар сайхан бэлэг авлаа гэдэг сэдвээр ярилцж байна. За Мемор сүрэн гэдэг сонсогч маань бичсэн байна. Унган багын найзаасаа том бэлэг авсан 42 жил найзалж байгаа гэсэн байна. За дараагийн сонсогч 99 дугаартай сонсогчтой холбогдлоо 9979. Эмжил радио Сайн байна уу? Та сайн өнөртөө холбогдлоо. За таныг сонсож байна. Баярын мэндэргээ. Баярлаа. Сайхан баярсан уу? Сайхан баярлсан. Мэдээ шагнал авсанд баяр үргэх чинь. Баярлаа. За. Би мастер сая цэцэг авах туфтай л та. Аха, за. Тэгээд нэг хүмүүс гадаад оюутан тэрнээс цэцэг хөргөлт ирсэн. Монголд байдаг нь бас цэцэг өгсөн, охин маань цэцэг өгсөн.
бас нэг хүү маань бас цэцэг өгсөн. Цэцгийг хараад баярлалаа сууж байна дөө. За. Өөр бэлгэсэлд инээ тэр юм би авъя гэдэг юм уу хүүхдүүдээс. Цэцэгч гэхдээ үнэхээр гоё шүү нэг юм авах мэдрэмж нь өөрөө айгүй гоё байдаг тий. Би өөрөө банкнд ажиллаж байсан айгүй цэцэг авдаг гэсэн шагнал урамшуул гэл тэтгэвтэй гарч үнэлдэй бэ. Тэгээд цэцгэлэг дуртай. Тэгээ манай нөхөр надад нэг цэцэг өгч байгаагүй л дээ. Тийм үү. Хилээд байхад өгдөггүй. Тэр одоо хэдэн жил болж ин гэр бүл болоод 34 жил болж байна да. 34 жил болоход нэг ч удаа цэцэг өгөөгүй юу? Үгүй. Тэгээд сонсож байгаа сонсох магадлал байна уу? Хэр өндөр вэ? Сонсч л байгаа. Тэгээд хүүхдэд өгч байгаа юм чинь цэцэг нөө цэцэг идэхүү махахуу гэж хандрын нэлдээд тэр шиг юм болох гэдэг юм чинь. Тэгээд уул нь бол яг нөхрөөсөө авал шал өөр баг уйлах байхаа, нулимсах гад туслах байхаа. Тий. Хилээд байхад лавч өгдөг шүү. Тэгэл одоо нэгтгэвчгүй манай хүүхдүүд л өөртөө бид нар ёо ээж хэрэггүй гэлдэгдэж. Манай өнөг тийм бүдүүн том байх юм уу? Хайшин цэцэг авч өгдөг шүү. Харин энэ жил ханаа нөгөө зүүн цаг гэдэг кино үзүүлсэн харин. За. Бараг дөнгөж нээлттэй хийнгүүт нь үзсэн юм шүү тоо шүү харин. Тэр киног үзсэн. За. Бэжин да. Гэрлээд амжилт төргөөс. Сайхан шүү мэдөө. За, стойх баярлаа. Та өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За. За, амжилт хүсье. За Улаанбаатар хотод 11 цаг 36 минут болсон нэвтрүүлгийн мань хамтран аялагчаар аригтаа хадгалаад 100 сая эзэн болоорой гэсэн хадгаламжийн урамшуул таянаараа Ариг банк хамтран ажиллаж байгаа. За та 16.5% хүртэлх өндөр хүүтэйгээр хадгаламжаа нээлгээд сар бүр хосоороо гадаадад аялах хэрэг нэг харилцагч. За энэ бол шинээр нэмэгдсэн байгааз одоо энэ чинь 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа шүү дээ. Яг энэ урамшуул таян байна тийм ээ. За 1 сая төгрөгийн эзэн 3 харилцагч, 500 мянган төгрөгийн эзэн 5 харилцагч, за сүүлийн 4 орон таарсан бүх харилцагчид маань 50 мянган төгрөгийн эзэн болж аяны хугацаанд тодорох одоо 700 гаруй харилцагчийн нэг нь жилийн эцэст яасан байх нь супер урамшуул болох 100 сая төгрөгийн эзэн болдог. Одоогийн байдлаар бол 2 хүн одоо 100 сая эзэн болчиход байгаа шүү дээ тийм ээ. За ингээд аян маань 3 сарын 1-ээс эхэлсэн ингээ 12 сарын 31-ийг дуустал бол үргэлжилдэг. За тэгээд 2024 оны супер урамшуул буюу 100 сая эзнэр Цэлэнгэ аймгийн Малчин ах тодорсон байсан. Тэгээд хөрхөн хотод орж ирэхдээ эхлэлхүр салбарт хадгаламж нээлгээд ингээ ацтан болсон байлээ. За тэгээд Ариг банкнд 16.5% хүүтэй одоо хадгаламжнуудаас та сонгон шинээр хадгаламж нээлгсэн, хадгаламжаа сунгасан, хадгаламжтандаа орлого нэмсэн 50 мянган төгрөг тутамдаа та урамшууллын нэг эрх аваад одоо урамшуулд оролцох боломжтой болоод байгаамаа. За тэгэхээр одоо өөрөөр хэлбэл юу гэсэн үг вэ гэхээр 500 мянган төгрөгөөр анх хадгаламж нээлгэх гэхэд та шууд 10 суглааны одоо эзэн болно гэсэн үг. Тэгээд суглааны чинь тоо их байх тусам л таны азтан болох магадлал одоо ихснэ л гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгээд хэлбэл өрөнгөө мэдээлэл нь та 70 10 техник гэдэг утаснаас аваарай. 70 10 техник. За Ариг банк цэгмэн гэж салгахгүйгээр цэг байхгүй шүү уучлаарай. Ариг банк эмэн гэж салгахгүйгээр бичээд латинаар бичээд фэйсбુક руу орох боломжтой. Ингээд Эрдэнэт дархан болон Улаанбаатар хотын бүх салбаруудаар өөрчлөлөн оролцох боломжтой байгаа шүү. Ингээд нэвтрүүлгийн хамтран аялагчаар аригтаа хадгалаад 100 сая эзэн болоороо хадгаламжийн урамшуул таянаараа Ариг банк хамтран ажиллаж байна. Баярлалаа. За дараагийн сонсогч 99.15 та дугаартаа сонсортой холбогдлоо. 99.15. Эмжил радио Байна. За сайн байна уу? Та сайн нэвтрүүлэлт холбогдлоо. Сэдвээ сонсон нөхөө. Сонсоо. За таны сонсож. Гэрлээд ямар ч гэсэн нутгийн охиндоо баяр хүргэе. Баярын мэнд гэж хэлье. Бас ямар ч байсан. За. Мартин амны Германд өнгөрүүлсэн цагаан сарын дээр бүгдээ ээжтэй дүүтэй манай ээж нөгөө өнөр авч чаддаг учраас цэцэг явуулаагүй. Мөнгөний Монгол руу шилжүүлээд ээжтэй тавс тавч гисэн. Өөрийгөө шагнасан. За. Өөртөө гадаад оронд очиод амьдралдаа анхудаа маникюр педикюр хийлгэж үзлээ. За. Өөрийгөө шагнаж бүтэн биений массажинд орлоо. За. Тэгээ өөртөө гоё пүүз авлаа. Жишээл одоо Германд Мартин амд тэмдэглээ. Европ, Америкт маникюр, педикюр бүр амар үнэтэй гэдэг ингэсэн ш. Та харин яагаад Монголд л хийлгэжгүй? Яагаад заавал тэнд ч үнэтэй газар хийлгэсэн? Яг би нөгөө сая цагаан сарын өмнө Герман нөгөө энэ цагаан сар хиймэргүй санагдаад явсан. За. Тэгээд тэнцээ яг нөгөө тэгж таахгүй юу? Би өдөр өглөө хийж байгаа байхгүй юу? Онгоцоос болж байгаа. Тэгээд
Ер нь бол хүмүүс цэцэг ярьж байна. Би бол цэцгэнд анх бол дургүй байсан. Яагаад тэгэхээр хайрын 15,000 тэр үед л 15,000 байсан 3 шигчдэг. Тэшээ оронд хүүдээ ганц торт аваад өгч юмсан гэдэг тийм одоо бүдүүлгэл бол байсан байгаа байхгүй юу? Тэгтэл одоо бол сүүлийн би 4 жил бол жилийн 4 өдрөд цэцгэн дунд байдаг. Охин маань Rose and Co гэдэг цэцгийн гоё хүргэлтийн дэлгүүртэй байдаг. Тэгээд ингээд байнга ингээд ээжтэй ерөөс одоо таны цэцэг өгч байгаа. Одоо ингээд гэртээ цэцэг аваач гэл ингээд өгдөг. Би өөрөө бүр ширч болж байгаа давдаг. Тэгэхээр бол цэцэг мэцэг одоо хүнээс нэг авна мавна гэхлээр баярлан гэдэг үе өнгөрсөн шиг байна. Нөхөр маань байхдаа бол амар surpriseтай байдаг байсан. Өөрөө уг хүн бас айгүй тийм юмыг дандаа юм шинэлэг содон тим юм байдаг байсан. Тийм учраас би ямар ч баяр төрсөн өдөр гэл тэгэхэд би ингээл сарнаан дээгүүр ингээл бичихгүй хурмын ээж байгаа юм шиг ингээл явдаг байлаа. Манай нөхөр дандаа тиймэрхүү юм яадаг байсан. Яг тэгээд нөхөргөө болоод дуудаж байна л та. Зөв. За. Тийм тэгээд гоё тэмдэглэсэн өөртөө цаг мөнгө зарцуулаад тийм байна. Сонирхолтой байсан. За холбогдсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. Танаа багийн хамт олонч гэсэн ажлын амжилт хүсье. Баярлалаа. За баярлалаа. За цэгцүүхээ гүнж гэж сонсогч маань бичсэн байна. Өнгөрсөн 11 сард шинэ гар утас авч өгсөн. Валентинаар гоё бэлэг өгсөн. Гэтэл Валентины маргааш гар утсаа гээчихсэн. Тэгээд дахиад шинэ утас авч өгсөн. Тэгээд дөрөв өдөр Мартин бэлэг байхгүй болсон гинэ. Яа. За дараагийн сонсогч 9912 та дугаартай сонсогчтой холбогдлоо. 9912. Эмдэл радио. За. Сайн байна уу? Баярлалаа. Сайхан баярлалаа. За та сайн өдрөлт холбогдлоо. Таныг сонсож байна. Ирхэтлээл тэгэл гоё л өнгөрлөө. За. Хоёр охинтой охтууд маань дандаа нөө гоё цэцэг би өөрөө ягаан өнгийн цэцэг дуртай. Ер нь ямар ч төрлийн цэцэг ягаан зам байхаар надад нэг тийм зөөлөн эерэг харагдаад идэггүй. Тэгээд өглөө том хоёр охин маань яг 7-ны шөнө нэг нь гадаадаас ирээд нэг нь 7-ны шөнө бас гадагшаа нисэж байгаа байхгүй юу? Зөрөөд. Тэгээ яг 8-ны өглөө ирсэн надад аягүй гоё алтан цул цэцэг энэ кул ээж гэсэн тийм юутай торт барьцаа өглөө аягүй тэр алтан цул цэцэг барьцаа орж ирсэн. Ямар гоё юм бэ? Манад одоо алтан цул хоор байд юм уу? Би бол нэг их алтан цул авч байгаагүй штэ. Алтан цул өстой гоё цэцэг те. Ямар гоё юм. За. Би өдөр ийм март ирсэн урд өдөр манай найз төрийн ордонд алтан гацаад би тэр нэг цэцэг авахад ийм мартын өнд орсон чинь алтан цул ирчихсэн. Тэг би өөртөө ямарсан би өөртөө 3 шиг алтан цул авъя гэд яг урд өдөр нь би өөртөө 3 шиг алтан цул аваад гэртээ авчиж тавьчихсан байхгүй юу? Тэгсэн чи яг 8-ны өглөө миний охист бүр баглаагаар нь алтан цул яриад байгаа. Вау, ямар гоё. Ямар гоё юм бэ? Гоё. Одоо би ингээд яваа тавьцаа айгүй гоё тансаг цэцэг юм аа. Хараад ингээд. Ээжээ төнөө ниссэн охин маань бас цэцэг хүргэлтээр ягаан сарнаа. За тэгээд ягаан сарнаа цэцгийн баглаа ярьсан. Тэгээд ингээд гоё цэцгэн дунд л өнгөрөөлөө. За. Өстой гоё баярлсан байна штэ. Холбогдсон баярлалаа танд. За. Баярлалаа. Шагнал хүсье гэрлээ. Баярлалаа. За. Баярлалаа. За. Гоё наа манай эмэгтэйчүүд өстой гоё баярлсан байна. За манай нараа шагдрагч маань бичсэн байна. Сонноос 8-нд цэцгийн үн тэнгэр таацсан юм биш үү? Миний жаахан хүү октоудтай бэлэг авах гээд ангийнхаа 2 хүүтэй явсан чинь нэг ширхэг сарнаа 20к гэсэн байна лээ. Ядаж байхад анги нь 18 охин 8 хүүтэй гинэ. Базар байна. Ямар амар юм бэ те. Юу яасан штэ нэрээ Америкаас над руу манай бас нэг сонсогч ихч маань залгаад их чинь нөгөө нэг алтан гац авсан юм байна. Тэгээд ихч рүүгээ цэцэг явуулмаар байна. Ямар хаанаас цэцэг захиалах вэ гэд 7-ны орой над руу чатаар асуухаар нь би цэцэгт мэнчлэгийг зааж өгсөн. Тэгээд одоо нэрээ яасан болоо цэцгээ авч чадсан болоо яасан бол. Тэгвэл 8-нд бол бүр амар байсан биз штэ. Ачаал мачаал нь. За Баяраа Ганбат гэж сонсогчсон байна. Манай ээжийн төрсөн өдрөөр 3 сарын 18-нд юу ирчүүд баярлах гинэ. За нэрээ цэцэг хүргэл захиалга авахгүйгээд 5 газар руу залгаж фейлдээд сүүлд нь цэцэг төв орсон. Олигтой цэцэг авахгүй мөнгийг нь өгсөн штэ. Дараа жил 10 хоногийн өмнө захиалга өгнө гэсэн байна. За
Мина гэд манай сонсогч маань би өөртөө гэрэлтдэг цэцэг Диорын цүнх авсан гинэ. Өөрийгөөс гой баярлуулсан ба шүү. Инх чимэг Төмөрбаатар би 3 жилийн өмнө баярын өдөр төрсөн ахыгаа хүнд алуулснаас хойш манай гэрээ үед баярын өдрийн гашуудлын өдөр болж хуурсан гинэ. Яасан харамсалтай юм бэ тийм ээ. За манай шууд эфириотоос 77 77 3883 хэрэг та гадаадаас холбогдохыг хүсвэл 77 77 88 30 өнөөдөр бид хамтдаа Мартаар сайхан л бэлэг авлаа гэдэг сэдвээр ярилцж байна. За дараагийн сонсогч 88 83 та дугаартай сонсогч холбогдлоо 88 83. Эмжил радио. Өдрийн мэнд. За сайн байна уу? Та сайн нэвтрүүлэлт холбогдлоо. Таныг сонсож байна. Энэ жилийн Мартын 8 айгуу сонирн боллоо. За 3 сарын 8-ны өмнөх өдөр манай нөхөр юутай 4-5 цаг хүртэл шөнийн 4-5 цаг хүртэл арга хэмжээтэй байжгаад тэгээд маргааш өглөө надад минь зинт хөргөхгүй тэгснэ манай ажлаа одоо манай хэлцийн 3 эмэгтэй гэдэг тэр 3 эмэгтэйдээ би цэцэг авч өгөхтэй намайг томилсон гэд. Тэгээд өглөө гарч яваад замаа амар төвчрээтэй юм чинь тэгээд цэцгэн дээрээс амар оочтой байна гэж намайг ярьсан чинь тэгэл би ууралцсан. Надад ядаж нэг цэцэг авчих байлгүүдийг ер нь л их ууртай. Тэгээд орж ирсэн чи цэцэггүй орж ирлээ. Тэгээд чи арайчтай би чамд ядаж нэг ширхэг цэцэг авчих байх гэж бодсон. Чи ажлынхаа эмэгтэйчүүдэд цэцэг мэцэг аваад баярлуулад явж иж гэдгсэн чинь би чамайг албаар араас утастаа дуурлаад тахаар чи цэцэг аваагүй гинэ. За тэгээд хоёулаа тэрнээсээ олоод хэрэлдээдээс та чи намайг ойлгохгүй яахаараа ингээд хэрэлдээд уйлж болоод би бүр дараа нь тэгээд дээд доод айлаасаа санаа зовоод Мартын 8-ны өдөр айлын нөхрүүд ингэж баярлуулж гин гэж ингээд за тэгээд сүүлдээ би бүр явлаа моолаа боли гэд. Тэгээд тэгжиж угаасаа нөгөө нөхрийгөө буулгаж авах гээд тэгээд сайхан нөгөөдгийгөө буулгаж аваад бити яваач те маваачтай болоод тэгснийхаа дараа 3 сарын 9-нд Мартын 8-нд тэмдэглэсэн. Тэгтээ ер нь цэцгээ дараа нь ингээд давхар нөгөө цэцгээд ч тэнэг санагдана гэдэг чинь болд юм билээ. 3 сарын 9-нд тэмдэглэж байгаа чинь нэг тэр нөгөө амар хэрүүлийн дараа цэцэг авсан чинь амар нэг худлаагаа нэг баярлаа гэсэн хэрнээл дотроо ямар тэнэг юм бэ гэж бодоод тэгж 3 сарын 9-нд баярлсан. За та хоёр одоо гэр бүл болоод хэдэн жил болж байгаа? Бид хоёр одоо 8 жил болж байгаа. Хэд 30-аад насны төлөөл юм уу? Тэгээ дөнгөж 30 гараа л явж байгаа. За гэтээ юу юм тий нэрэ ажлынхаа газрын хүүхнүүдэд цэцэг авч байгаа юм чинь их нэртэй суулна авчиж болно шүү дээ тий. Харин тий манай хүн угаасаа ер нь айгүй зөвүүн байхгүй. Тэгснэ чамааг угаасаа би уурлаад ахаар чи албаар аваагүй юм. Би бүр дайран дээр давс нэмээд тий. Би бол нэг тийм баглаа цэцэг хүсээгүүдэний ганц ширхэг годгор сарнаа ядаж нэг эцэн нүүрэндээ өчигдөр 4-5-т орж үйл ажиллагаатай байж ирсэн хүн өхвэлгүүдээ гэсэн чинь бүр тэхээс тэг гэж байгаа юм шиг өгөхгүй. Тэгээд мэдээж би уурлана. Тэгэл гомдоо тэгэхэд би тэр өдөр чинь тэгэл ингээ хүмүүс рүү нөгөө ихч мэгч рүүгээ ярангууд манай нөхөр би өчигдөр 3 хүртэл шаваад бол манай нөхөр өглөөний цай бэлдэж өгөөд орой би тоглолт үзнэ гэл хүмүүсийг сонсоход би тэгэнгүүт тэгээд нөгөө нөхрийгөө хүлээгээл намайг баярлуулна ахтаа гэж бодоод хүлээгээд ээж хахад сайхан цэцэг мэцгийн хөргөж өчөөд манай хүн юу ч болоогүй юм шиг орж ирж байгаа байхгүй юу? Тэгэхээр чи уур хүрхгүй байт юм ээ. Миний гинт шал дургу өрчлээ. Харин манай нөхөр сонсч байл чи сонсоорой чи. Намайг л нэг аастай юм шиг юу яагаад гэдгийг хин ч уурлахаар хаа. Харин тийм хин ч уурлахаар юм бэ. За тэгтээ явж байсан 3 сарын 9-нд тэгээд нөгөө нэг цэцгийн хүртэл ичээгээл тэгээд явж байсан. Баярлсан юм бэ. Би тэгээд баярлсан да. За холбогцсон баярлалаа. Өдрийг сайхан өнгөрүүлээрэй. За баярлалаа. За. Хөөрхөн шүү дээ. За 7-нд сарнаа 8-нд захиалгын хоол 9-нд моол 3 өдөр марталсан юм уу да гэдэг. Ямар өнгөрөө юм бэ. За гой баярсан байна шүү манай нар шадрагч. За даваа далай богшорог 2 дуучныхаа тоглолтыг үзүүлсэн шүү гинэ. Жи дулмаа гэдэг сонсогч. За Жундаги би жилдээ 2 удаа л нөхрөөс цэцэг авдаг. Авах мэдрэмж нь их гоё. Гэхдээ дараа шал дэмий юмд мөнгө үрээд гээд л хилчгдэг гинэ. Тэгэхээр ч муухай штэ. Тэгээ авсныхаа дараа тэгж хэлгэр ч муухай штэ. Одоо тэгжээд цэцэг авч өгөө болчвол яана. За хонгор цул янд нь чам цэцэг авах бол гоё мэдрэмжлтэй л гэсэн байна.
За зэндвэн эмти нөгөө нэг харшилтай болохоор цэцэг авах дурггүй гэсэн байна. Яг цэцэг авах дурггүй ганц нэг хүмүүс байдаг. Манай бэр бас нэг тийм би одоо бол нөгөө нэг дүүнэрээ төрхөөр нь эмнэлэгт эргэж очихдоо дандаа цэцэг авч очдог байхгүй. Тэгээд манай нэг бэрдүүл цэцгэнд ер нь дурггүй. Их сонио уул нэмэгтэйчүүд чинь цэцгэнд дуртай байдаг штэ. Тэгээд залуу хөвчтэй уул нь 94 муруу оны тэгсэн мөртлөө дурггүй юм байлээ. За Моги өдрийн мэндэ Мартар кофений машин бэлгэнд авсан гинэ. Вау, ямар гоё. За гих мэдчлээ маш олон сэтгэлдлүүд хөвөрж гин. За ингээд энэ хүрээд 2025 оны 3 дугаар сарын 10-ны даваа гарагийн та санаа нэвтрүүлэг маань радиогийн 3 дугаар студиэс та ганцаараа биш гэсэн уриатаагаар шууд хүрээд өндөрлөж байна. Тэгээ нэвтрүүлэгтэйгээ хамт байсан сонсогч үзэгч танд баярлалаа. Нэвтрүүлгийн маань хамтран аялагчаар Япон жанрыг Такадагаас 3 дахь шатхан зарцуулалтын төвс шийдэл Энжикээс эвчээ. За мөн аригтаа хадгалаад 100 сая эзэн болоорой хадгаламжийн урамшуулт айнаараа Ариг банк хамтран ажилласаа баярлалаа. Өргөлөөл эрхэм сонсогчдаа за бүрийнхэнд явдаг радио мэдээгээ хүлээн авч сонсны дараа үдийн ачаар нэвтрүүлгийн шинэхэн дугаарыг хүлээн авч үзэж сонсоорой. Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3